За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би өнөөдөр энэ одоо тагсан хуулиуд дээр хит асуулттай байсан. Хэдий тийм боловч яг одоо асуултаа асууж цаашаа үргэлжлүүлснээр би үндсэн хуулийн цэцээс гарсан дүгнэлтийг зөрчиж байгаа, цаашлаад үндсэн хууль зөрчиж байгаа юм болов уу гэдэг айцтай байна. Яагаад гэхээр 16 17 оны өдрийн эртцийг бүрдээгүү гэдэг үндслэл дээр цэцээс тухайн өдрүүдийг одоо хурлуудыг хүчингүү гэдэг ийм дүгнэлт гарч ирж байна. Тэгэхээр бид нар одоо 17 16-ны өдрүүдэд хилцэн асуудлыг цаашаа үргэлжлүүлээд хилцээд явхаар улсын хурал бүхлээрээ хууль зөрчиж гэнэ үү гэдэг ийм айцтай байна. Тийм учраас бүрд орж даргалагчаа та энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч. Үнэхээр бидний хувьд бол улсын төсвөө хилцэх, төсвийн өрөөний асуудлуудаа гаргах энэ ажлууд бол маш чухал байна. Тэгэхээр энийг хилцэхийн тулд хамгийн түрүүнд эхлээд бид нар 17-ны өдрийн хурал хүчинтэй мүү? Хүчинтэй болвол үргэлжлүүлж энэ асуудлаа хилцүүлье. Хүчингүй болвол одоо бид нар өнөөдөр хэлсэн үг болгондоо хуулийн өмнө хариуцлага хүлээх болж байна. Тэгэхээр та энэ асуудлыг эхлээд шийдвэрлэж өгөөч гэдэг санал байна.